Асэмэт цанаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаараараа Америкт болсон гэр бүлийн маргаанаас үүдсэн нэгэн хэргийн талаар та бүхэндээ ярьж өгөх болно. Энэхүү хэргийн хохирогч эмэгтэй үнэхээр гайхалтай, дотоод ба гадаад гоо үзэсгэлэнтэй, боловсралтай эмэгтэй байсан ба энэ хэрэг эцсийн дүндээ шударгаар шийдэгдсэн гэдгээрээ маш ихээр анхаарал татаж таалагдсан учраас та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Бичлэг эхлэхээс өмнө сувагт маань subscribe дарахаа битгий мартаарай. За ингийн үндсэн бичлэгтээ орцгоё. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Өнөөдрийн хэргийн хохирогч эмэгтэйг Becky Blefnick гэдэг ба тэрээр 1981 оны 11-р сарын 19-нд Америкийн нэгдсэн улсын Шикаго хотын Иллинойс мужид ээж аавынхаа бага охин болж мэндэлсэн байна. Иллинойс мужид тэрээр зөвхөн төрөө зогсохгүй энэ амьдралынхаа бүхэл хугацааг тэр хотод амьдарч зориулсан байдаг. За тэрээр Quincy Notre Dame гэх Иллинойс хотод байрладаг дунд сургуулийг дүүргээд Queens-ийн их сургуулийг биологийн шинжлэх ухааны бакалавр мөн химийн чиглэлээр төгссөн маш ухаалаг бүсгүй байлаа. Түүнийг хайр дурлалд хөтлсөн залуу нь түүнтэй адилхан их сургуульд сурдаг байсан. Тэрээр мөн хөл бөмбөгийнхаа багт тоглодог тийм залуу байсан. Түүнийг тим гэдэг. Тэр хоёр төгсөөд 2 жилийн дараа гэр бүл болсон байдаг. Тэд гэрлэхээс өмнө анхныхаа хүүг үлгэдэж авсан ба хүүгээ төрсний дараа нөхөр нь үргэлжлүүлэн мэрэгчлэрээ ажилласан. Тэдний амьдралын эхний 5 жил үнэхээр аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байсан. Гэхдээ гэрээ эзэгтэй болох Бекиг буцааж их сургуультай очиж сувлагчаар ажиллахаар шийдэх хүртэл. Беки буцаад ажилдаа орох шийдвэр нь түүний эргэн тойрны гэр бүлийнх нь найз нөхд нь маш баяртайгаар хүлээж авч исэн. Тэгтээ ганц л хүн ерөөсөө дургүй байсан. Түүний төрөлхийн хүнд туслах зан нь яг л өөрийнх нь мэрэгчлэлтэй холбогдсон гэмээр тэрээр сувлагчийн ажил хийдэг байсан. Тэр үнэхээр ажилдаа мундаг гэдгээ пандемикийн үеэр харуулсан ба салбартаа дээд чагнал болох Daisy Awards-ын шагналыг бас хүртжсэн. За энэхүү Daisy Awards нь ямар учир утгатай вэ гэхлээрээ ашигын бус байгууллагуудын нэрэмжит тийм шагнал юм байна. За энэхүү шагналыг хүртсэн хүмүүс маань давуу талтай өөрийнхөө мэрэгжлийг дээшлүүлэх юм уу эсвэл өөр эмчийн чиглэлээр сурах ч юм уу те мэрэгжлээ дээшлүүлэх үед сургуулиудаас өндөр хэмжээний тэтгэлэг авах боломжтой болж ийн гэсэн үг. Тэгэхээр маш том шагнал юм байна салбартаа. Түүний мэрэгжил нь зөвхөн сувлагчаар зогсохгүй, гэмтлийн сувлагч, бэлгийн хүчирхийллийн мэрэгжлийн нэмж, амьтдыг аврах бүлгийн сайн дурын ажилтан гих зэрэг олон ажлуудыг гүйцэтгэдэг байсан. Дээр дурдсанчлан тимтэй гэрлээд 3 хүүхэдтэй болоод буцаад ажилдаа орсон. Тэр цагаас эхлээд түүний амьдралын аз жаргал баг багаар унтарч байсан. Тийм бүр чиний сайн сайхны төлөө би ажилдаа орохыг чинь дэмжихгүй байна гэж хүртэл хэлжсэн. Уг нь эхнэр нь дуртай ажлаа хийгээд хоёлаа мөнгө олоод амьдралынхаа сайн сайхны төлөө хоёлаа зүтгэв. Уг нь илүү гоё штэ. Тэгэхээр тийм нэлийн хартай хүн болж таарж гинүү гэж бодож байна. 2021 оны 1-р сард тэд гэрэлснээсээ 11 жилийн дараа тим эхнэрээсээ салах шийдвэрийг гаргаад өргөдөл өгч байсан. Энэ салалтын шийдвэрийн цаана 3 асуудал байгаа. Мөнгө, хүүхэд, байшин. Хинэн авах вэ гэдгийг энэ хоёр одоо шийдэж чадахгүй өргөдөл өгөө хуулийн байгууллагт хандсан байна л та. Гэхдээ энэ шийдвэрийг нь хэцүү болгож байгаа зүйл нь хин хинэн нэг нэгэндээ бууж өгөхийг хүссэнгүү үүнийгээ дагаад хэрүүл тэмцэл үргэлжилсээр л байсан. За гэрийн эзэгтэй буюу Бекийн өмнө гэр бүлийн ямар ч асуудлаа гэрийнхэндээ хилдэггүй байсан бол энэ шийдвэр одоо шүүхэд хандсныхаа дараа найзуудтай болон төрсөн ганц эгчтэй хамаг үнэнээ хэлсэн. Бекигийн төрсөн эгчийг нь Сара гэдэг ба тэр хоёр ээж аваас хойлох юм бэлээ. За тэгээ энэ мөчөөс ахгуулаад Беки одоо найзуудтай ч гэсэн нөхрийгөө ямар их дарамтлагдаг, яаж зоддог гэдгийг ерөн бүгднгийн хэлсэн. Нэг найз руу болохоор Беки тийм сэтгцэн эрүүл мэндийн ноцтой асуудалтай үс хонзонтой юм шиг аачлалт байгаа том асуудал болоод байна гэж бичсэн бол тэрээр төрсэн ганц эгч рүүгээ дараах мессежийг явуулсан. Хэрв надаа ямар нэгэн зүйл тохиолдвол түүнийг хийсэн хүн нь тийм мөн хэсгийг шалгаарай. Учир нь тэр хүн надад ямар нэгэн зүйл хийх болно.
тэр ямар нэгэн байдлаар миний араас ирэх вэ гэхээс би одоо амар айж байна. Мөн хүүхдүүдийг надаас холдуулах вэ гэхээс бас айж байгаа. Тэр олон удаа намайг гэмт хэрэгтэн гэж хэлсэн. Гэхдээ эсэргээрээ би ээж аавдаа энэ зүйлийг хэлхийг хүсэхгүй байна гэж төрсөн ихчтэй бараг гэрээслэл маягаар хэлж байгаад мессеж үлдээжсэн. Энэ мессежийг одоо тэрээр зүүн совинтай гэмээр ч юм уу те явуулсан нь маш зөв зүйл боллоо. Яагаад гэвэл энэхүү хэргийн гол зангилаг магадгүй энэ мессеж тайлах байх. За яагаад тэрээр ихч рүүгээ ийм мессеж явуулах болсон бэ гэхээр түүний хамт ажилладаг хүн яг ийм хэрэгээс болж аймаа алдсан тул тэрхүү хэрэгт нь түүнд сургамж болоод магадгүй өөрөө тийм байдалд орох уу гэж бодоод ихч рүүгээ явуулсан байсан байна. За 2021 оны 9-р сарын 1-нд Беки шүүхээс одоо тим буюу X нөхрийгөө гэртэн зөвшөөрөлгүй орохгүй байх тийм өргөдөл гаргасан. Харин шүүхээс тэрийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Харин хин хинийтэй одоо хүүхэд нь байгаад очиж авахгүй бол тэрнээс бусад асуудлаар хин хинийхээ хувийн орон зай руу халдахгүй байх тийм шийдвэрийг гаргасан. Мөн дээрээс нэг баримт байгаа нь Бекийн анх хурмаа хийхдээ тухайн үеийн найз залуу болох тийм нэгэн буу өгсөн байдаг. Бэлгэлж тэгэнгүүт шүүгт Беки одоо өргөдөл гаргасан. Би тэр бэлгэлсэн буугаа түүнээс буцаагаад авмаар байна гэдгсэн чинь тийм ерөөсөө тэр бууг өгөөгүй. Тэдний гэр бүлийн салтын эцсийн шүүх хурал нь 2023 оны 3 дугаар сард товлогдсон байсан бөгөөд 2 жилийн салтын тэмцэл хин хинтэнд хүнд байсан нь тодорхой. Тиймээс энэхүү сүүлийн шүүх хурлаар бүх зүйл шийдэгдэж амар тайван амьдрна гэж бүхэл хүмүүс бодож байсан. Гэвч энэхүү шүүх хурал болсонгүй 2023 оны 2 дугаар сарын 23-ны шөнө Беки өөрийн гэртээ амир ирсэн олцсон. За түүнийг хамгийн голсон хүн нь болохоор Бекигийн аав нь байсан. Аав нь шууд харамгцаа 199 буюу 911 дуудаа цагдаагийн байгууллага ирж мөрдөн байцаал ажил эхэлсэн. Мөрдөн байцаах ажил эхлэх явцад хин нэгэн Бекигийн гэрийн цонхыг эвдлээд орж ирээд хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хоёр давхрын цонхоор нэвтрэхийн тулд гадаа хашаанд байсан сандал дээр зогсоод дамжин орсон энэхүү зургаас харагдаж байна. Энэхүү хэрэг нь зүгээр нэг хулгайч одоо тэднийхээс юм хулгайлах гад нэвтэрсэн биш. Зохион байгуулалттайгаар түүнийг ороод яг алсан байсан бол илт харагдаж байна л да. Одоо Бекиг зөөрж ирж аллах үйлсэн гэдг нь тодорхойлогдсон. Хамгийн аимшигтай зүйл нь Бекиг 14 удаа буудаж хөнөөсөн байсан нь үнэхээр цочирдуулмаар. Алуурчин байны өрөөнд халтахаас өмнө Бекигийн унтлагын өрөөний хаалга эвдсэн байгаа дүр зургийг харахад магадгүй Беки тэр үед унтлагын өрөөндөө байж байгаад хаалгыг нь эвдмэгт бааны өрөөндөө гүйж орсон байх магадaltaй. Мөн түүний уцыг унтлагын өрөөний хаалганы цаан шидэгдсэн байхыг нь олсон ба уцаараа Беки 911 руу заалгах гэсэн боловч алуурчин түүний уцыг шидсэн тодорхой харагдаж байна. Учир нь түүний уцны дуудлаган дээр нь 911 26 гэсэн тоонууд дарагдсан байсан. 911 гэж бичээд алуурчин уцыг нь шүүрээд сүүлийн 26 гэсэн 2 орно одоо дарагдсан байх магадaltaй. Алуурчин түүнийг 14 удаа буудсан нь ямар нэгэн үс хонцонтой болоод л тийм их буудсан тодорхой. Танихгүй хүн хизээж үзэн ядалттай тийм олон одоо буудалтыг хийхгүй шүү дээ. 14 удаа гэдэг чинь л одоо түүнийг хараад одоо үзэн ядаад бүр чигшүүртэй санагдал тийм олон гохоо одоо дарсан гэсэн үг шүү дээ. Мөрдөн байцаагчид хэргийн газар болсон хид хідэн нотлох баримтуудыг дэлгэсэн. Хевсэн дээр үлдсэн эрэгтэй хүний гутлын мөр 9 мм-ийн гар бууны 8 ширхэг бууны сум түүний биеийг тойрсон олон жижиг хунцар хэсгүүд гэх мэт. Хамгийн хачирхалтай нь энэ олон удаагийн буудалтанд ойр хавийн хөрш юу ч сонсоогүй сонио. Нэг хэрэг болсон зүйл нь цагдаагийн байгууллага ойр хавийн орсон суугчдын гадаа камерыг шүүхийг хүссэн явдал байсан. Бекигийн яг хажуугийн хөрш түүний гэрийн гадаах Бекигийн явдаг явган хүний замын бичлэгийг гаргаж ирсэн нь маш том одоо тус болсон. Яг аллаг болсон шөнийн бичлэгийг олж чадаагүй ч тэр өдрийн өмнөх шөнийн өглөөний 5 цагт болсон сонирхолтой бичлэгийг одоо хөршийнх нь камернаас олсон. Өглөөний 5 цагт Бекигийн арын хаалга руу явган хүний замаар нэгэн эрэхтэй яваад 48 минутын дараа буцаад алхсан байна. Өөрний бичлэг нь Бекиг нас барахаас 7 өдрийн өмнө буюу 2 сарын 14-ний өдөр Валентины баярын өдөр байсан ба хөршин нэг хүн алхаж байхыг хараад Беки рүү чат бичсэн ч Беки юу ч харагдахгүй байна. Магадгүй гэрэл зүгээр хассан байхаа гэж хэлж исэн байна. Тэр үед бас магадгүй алуурчин ойр тойрноо ажиглах төлөвлөд явж исэн байх магадaltaй. Холбогдох байгууллагаас өөр хяналтын камер ойр хавьд байгаа эсгийг шалгахад 2 камер олдсон ба нэгэн дээр нь яалтчгүй хөршийнх нь камерт харагдсан хүн дугуйтай явж байгаа нь харагдсан. Гэхдээ яг тэр дугуй унаж байгаа хүний хэн болохыг нь ямар хүүстэй болохыг нь мэдэж чадахгүй байсан нь тэрхүү камерны нэгтаршил маш муу. Дээрээс нь
гадаа тас харанхуй байсантай шууд холбоотой байлаа. За бичлэгийнхэн тэлж байсан Бик дээрээ ганцхан төрсөн эгчтэй гэж хэлжсэн. Түүнийг Сара гэдэг. Тухайн үед хэрэг болсон өдөр Сара яг нөхөртөөгөө хамтдаа өөр мужийн аяллыг хийгээ явж исэн. Тэгээд энэ мэдээг сонсмогцоо шууд Иллинойс муж руу онгоцоор нисээд ирсэн байсан. Тэгээд мэдээж Сара руу одоо дүүн ямар мессеж явуулсан те мэдээж хамгийн түрүүнд ийм хэрэг болоход дүүгийнхаа үхэл нөгөө тимийг буруутгаж байсан. Тим Бикигийн гэрээс 1 майлын зайд амьдардаг байсан ба мөрдөн байцаагчид түүнээс мэдүүлэг авахад би тэр орой хөвгүүдтэйгээ гэртээ унтаж байсан гэж хариулсан. За тэгэхээр ер нь бол хэрэгүүд ингээд хоорондоо одоо холбогдоод байгаа. Нэгдүгээр Бики гэдэг бүсгүй нас барсан. Хоёрдугаар Тим Бикигийн хормоор бэлгэлсэн бууг өгөөгүй. Гуравдугаар Бики 14 удаа ууны суманд оногдож нас барсан. Тэгээ гэр нь бас ойрхон байсан гэх мэт маш олон одоо сэжүүрүүд гарч ирж байна. Тэгэхээр яхаараа Бики тэр нөхөртөө буу бэлгэлдэг байна те. Бэлгэлсэн буугаар нь бараг түүнийг алчсан юм шиг байна. Энэ болон одоо сэжигтэй үйлдэлүүдээс болоод Тимийн гэрт нэгжлэг хийсэн. Тэгээ нэгжлэг хийхэд хайрцаг дүүрэн бууны сум зорноос нь олцсон. Хайрцаг дүүрэн бууны сумнаас 27 ширхгийг нь шалгахад хэргийн газраас олдсон сумтай яг ижилхэн сумнууд байсан. Тэр хайрцагт нийтдээ 54 сумны хонгой байж л тэ. Тэгээд түүний гэрийн гадаанаас хагас блок хүрэхгүй зайд нөгөө харанхуйд бичигдсэн камеран дээр байсан дугуй байж исэн цэнхэр өнгөтэй. За тэгээд тэрхүү дугуй яагаас сэжиглсэн бэ гэхлээр харанхуйд тухайн дугуй нь болохоор гэрэлгүй байсан. Тэгэнгүүт тэр олдсон дугуй нь яг гэрэлгүй байсан. 2023 оны 3 дугаар сарын 13-нд буюу хэрэг болсноос хойш 20 хоногийн дараа Тимийг хангалттай нотлох баримттай гэж үзээд баривчилсан. Энэхүү хэрэгээс 2 жилийн өмнө буюу 2019 онд Family Feud гэд саяхан та нар санаж байвал Монголд Star Plus дээр илүү Нямбагийн хөтлөгч хөдлөөдсөн Family Feud гэд одоо гэр бүлийн цэнгэнд нэвтрүүлэг байсан шүү дээ. Тэр нь бол албан ёсны эрх нь Америкт байдаг. Америкийн энэхүү нэвтрүүлэгт энэ тим бас гэр бүлээрээ оролцож исэн юм байна. Тэгэхээр яг энэхүү хэрэг болсон үед энэ хэрэг аягүй шууган тарьсан. Тэнгүүд зарим нэг үзэгчид те эргээд энийг харсан залуу байна да гэд тэгжсэн. Яг л тартай нэвтрүүлэгт оролцогч болоод орж исэн юм залуу байсан байна. Тимийг баривчлагдсанаас 90 хоногийн дотор хэргийг тангарахны шүүхэд танилцуулах байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Бекиг хөнөөсөн хэргийн шүүх хурал нь эхэлсэн. Сонсогч та бүхний хувьд болон миний хувьд Тимийг 100% буруутай аллагыг үйлцсэн гэж бодож ин. Гэтэл Тимийн өмгөөлөгч түүнийг эрс эсэргүүцэж байсан. Тэгвэл энэ эргэлзээ гаргах хэд хэдэн нотлох баримтуудын талаар хэдүүлээ ярилцгаая. Бикиг банны өрөөнөөс олдоход өөрийг нь тойрсон хуванцрын үсцүүд яг юу байсан бэ? Америкт Aldi гэх сүлжээ дэлгүүр байдаг. Түүнд зарагддаг дахин ашиглах боломжтой уут байдаг юм л та. Түүнийг нэгдүгээр өөрийн бууны сумыг хийх гэж байсан. За хоёрдугаар буудахдаа дууг нь амсгах зорилтоор ашиглах гэж байсан гэдэг зүйлсүүдийг хүмүүс таамагийг дэвшүүлсэн. За мөн буудахдаа уутан дотроо ингээд буудсан тул хуванцар нь бууны суманд оногдоод үртэс болоод Бикигийн эргэн тойронд тэрхүү үрцүүд тарсан гэж үтсэн. Тимийн гэрт нэгжлэг хийхэд яг энэ ууттай адилхан маш олон уутнууд гэрт нь ингээд байжсэн. Тэгсэн чинь Тим энэ зүйлийнхаа хариуг хэлэхдээ манайд болон одоо Бикигийн гэрт аль алинд энэ уутнууд маш олноороо байдаг. Яагаад гэвэл бид хүүхдүүд маань хоёр гэрт одоо ээлжилж амьдардаг учраас би биендээ одоо юм зөөхтэй ашигладаг гэж хэлсэн. Яагаад гэвэл тэрхүү тарсан үрцэн дээрээс Тимийн ДНХ олдсон байхгүй юу? Уутаа хоёр гэртээ ингэж ашигладаг учраас магадгүй хүүхдүүд авч явсан уут гэрт нь байжгаад алуурч нь тэрийг ашиглаж алаад тэгээд дээрэс нь би өмнө нь ашиглаж байсан болохоор миний ДНХ олдсон байх магадaltaй гэж хэлсэн. Тэрхүү уутан дээрээс эмэгтэй эрэгтэй хоёрын хоёулынх нь ДНХ олдчоод хахад өмгөөлөгч нь дахиад л гүрээсээр байсан. Бикигийн дээд давхрын цонхыг хагалсан багаж. Тэгэхээр нөгөө сандал дээр зогсож жоод хэрэг үйлцсэн хүн цонхыг нь ямар нэгэн зүйлээр хөшүүрэгдээд орсон гэж хэлсэн, хагалсан. Энэ мөн Тимийн зойрын өрөөнд байсан багажнуудын брэндтэй ижилхэн байсан нь нотлогдсон. Одоо сет багажныхаа нэгийг авч очоод хоёр давхрын цонхыг онгойлгосон байсан нь хангалттай нотлох баримт гэж үзсэн боловч шүүхээс бас хангалттай нотлох баримт биш гэж үзсэн. Дараагийнх нь баримт болохоор яалтчгүй л айгуу чухал баримт байгаад байгаа юм л та. Энэ нь болохоор Тимийн гар утсаага тэр утасныхаа хайлт хэсэг дээр how do I open the door with the crowbar буюу хэрхэн багажныхаа тусламжтайгаар хаалга онгойлгох вэ гэдэг асуултыг одоо хайлт search хэсэг дээрээ бичсэн байсан. Мөн how to clean gunpowder the hands буюу хэрхэн бууны
дарийг гарнаасаа цэвэрлэж салгах вэ гэсэн зүйлийг бас хайлт хэсэг дээрээ бичсэн. Маш олон сөрж гарчсан л дээ. Тэгээд дахиад дээрээс нь болохоор хэрхэн буудахтаа дуу намсгагчтай буудах вэ гэдэг бас асуултыг одоо сөрж хэсэг дээр бичсэн байсан. Үнэхээр энэ хүн бол энэ аллагыг төлөвлөөд бүр маш удаан хугацаанд бэлдсэн байгаа нь харагдаж байгаа юм л та. Шүүх хурал дээр болохоор маш олон утсан дээр нь байсан хайлтуудыг нэг нэгээр нь гаргаж ирээд олон нийтэд цацсан. За тэгээ 2 дугаар сарын 14-нд буюу хэрэг болохоос 7 хоногийн өмнө гадаа хүн явж байсан бичлэг гэж тэгжсэн штэ. Тэр бичлэгний хүний дүрснийг хар машин дээр туссан байсан. Тэгвэл тэр хар машин нь Бекигийн тухайн үед болцож байсан залуугийн машин байсан. За тэгэхээр шүүх хурлын үеэр тэр гадаа явж байсан залууг тим гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн одоо нотлох баримттайгаар шүүгчид шууд тулгсан. Та тэр мөн бэстэй гэд яагаад гэвэл тимийн утсан дээр тэрхүү хар машины одоо номерыг нь эзнийг нь хэн болохыг одоо мэдэх гэж 200 удаа хайлт хийсэн нь утсан дээрээс нь гарч ирсэн. Тэгэхээр тийм магадгүй нөгөө болцчихсэн залуутай нь хардангуудаа шүн дөлөөр одоо тэр аваар юу болж ийн гэж харангуудаа гадаа байсан машиныхын дугаараар тэр хүнийг хайж ямар нэгэн одоо алах гэжсэн юм уу те эсвэл бити одоо миний хүүхдүүдийн ээжтэй болцоодэй гэж хэлэх гэжсэн юм уу ямар нэгэн байдлаар тийм хайлтууд гарч ирсэн. За дараагийн нотлох баримт нь мэдээж бууны сум, за тэгээд нөгөө унжсэн дугуй гэх мэт маш олон нотлох баримтууд байгаа. Гэтэ тимийн өмгөөлөгч нь одоо хүртэл гүрийсээр л байсан. Дахиад нэг дугуйтай холбоотой нэг нотлох баримт гарч ирсэн. Үндсэн хаягнаас гадна дахиад нууц Facebook дээр байсан. Тэрнийхээ нэрийг Tom Smith гэд нэрлэлсэн байсан. Тим тэр Tom Smith гэдэг Facebook хаягаараа маркет зэснээс гэрлэгүү дугуй авна гэсэн хайлтыг хийсэн байсан. Тэгээд тэр хайлтаараа энэхүү цэнхэр дугуйг авсан болох нь нотлогдсон. Прокуророос ийм олон нотлох баримтуудыг үндэслээд түүнийг зохион байгуулалттай төлөвлөгөөтэй алга үйлсэн гэж үзсэн л дээ. Тэгээд тимийн аавын хувьд бас нэг зүйл ярихад өмнө нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэдэг зүйлээр яатал идлээгүй ч гэсэн буруутгагдаж байсан. Яагаад Беки одоо салсныхаа дараа шүүхээ хүүхдүүдээ өөр дээрээ авъя, дахиж уулзахгүй бай эднэр гэдэг зүйлүүдийг ингээд эхлээд хилээдсэн бэ гэхлээрээ хүүхдүүдээ бас тийм хүчирхийлүүлсэн хүнтэй хамт амьдруулмааргүй байсан учраас тийм үйлдэлүүдийг хийгээд байсан байна. Тэнгүүт тийм эсэргээрээ аавынхаа тэр хэргийг нуун дарагдуулахын тулд Бикийг олон хүнд үннийг нь хэлчихвэ гэдэг зүйлээс айснаасаа болоод бас Бикийг алсан байх магадaltaй гэж үзсэн. Хөрсөн ганц их цаарада битсэн тэрнийхэн талаар тимийн өмгөөлөгч нэг ярилцлага өгсөн байсан. Тэрэн дээр болохоор зүгээр л охтуудын хоорондын хов базалт байсан штэ, амар girly talk байсан штэ гэдэг утгаараа эмэгтэй хүн байж тийм хэрэг гарчаад тэрний араас бүр гэрээс шиг үлдээчээд ах чинь тийм яриа өгсөн байсан. Тэгэхээр мэдээж хэрэг үлдэхэд нэг хүнийх нь зөв, нэг хүнийх нь буруу байж таарна штэ. Тэгжээж шүүх хурд болно. Өмгөөлөгч гэдэг хүн бол хэрэг үлдсэн хүнийг өмгөөлөхийн тулд аль болох сайн сайхныг ингээд гаргаж ирэх хэрэгтэй. Тэр хүний ажил. Гэхдээ үнэхээр бүх зүйл ил тоод тэр хүний ингээ буруу байхт чинь бүх зүйлийг нь үгүйсгэх. За дээрэс нь бүр нас барсан хүнийг хүртэл гэрээслээ бичээд ингээ ийм зөв зүйл ингээ хэлсэн байхад нь чинь зүгээр л girly talk mock гэж явж байгаа. Бүр тэр өмгөөлөгч бол эмэгтэй хүн байжээж айгу муухай л үйлдэл гаргасан байгаа юм л та. За тэгээд энэхүү хэрэг маань 6 хоногийн урт шүүх хурал болж өндөрлсөн. Эцэст нь тангарахтны шүүх тимийг гин буруутай гэж үзсэн. Түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэгтэн гэрт нь халдсангийн 2 хэрэгээр гин буруутайд тооцоод бүх насаар нь 20 ял оноосон байна. Энэ шийдвэрийг сонссон Бикигийн гэр бүл үнэхээр чадлаа гэж одоо баяртай байсан. Хэдийгээр охин нь нас барчихсан, өөрсдөө нь хамт дахиад хизээж уулзахгүй ч гэсэн хэрэг үйлдсэн яргалагч тэр хүнд бүх насаар нь одоо хэргийг нь тултал нөхсөн айгүй баяртай байгаа. Гэтэ Бекигийн 3 хүн 12, 15 настай 3 хүүтэй байгаа. Тэр 3 маань айгүй тийм өрөвдөлтэй л амьдралтай болж байгаа юм л да. Өрсөн эцэг нь шоронд орсон. Тэгээд ээж нь нас орсон гэхлээр бүр энэ 3 хүүхэд гэтээ өөрийнх нь ээж аав нь те их чинь сайн хүн болгож өсгөх байх. За 2023 оны 8 сарын 11-нд түүнийг хорих тогтоол гарсан. Энэ үед Бекигийн ээж нь тимд хандаа хідэн үг хэлсэн байдаг. When you murdered Becky, you took from your boys the person who loved them the most on this earth. You replaced their mother's love with emotional scars and trauma that will last their lifetimes. Becky's family, friends, co-workers, and patients will never again see her smile, hear her laugh, feel her embrace, or receive her love. We are left with emptiness that cannot be filled.
We are only left with memories. Your soul is black with hate. Your heart has only love for itself. You should never be allowed to be free again. За мөн Бикигийн төрсөн эгч нь Сара олон нийтэд болон тиймд зориулж уйлаад хідэн үг хэлсэн байгаа. I'm Becky's only sister. Becky's death was gruesome, painful, and senseless. You wanted her to suffer. You probably wanted all who loved her to suffer. And if that is the case, you succeeded. Losing Becky in any other way, infection, cancer, or a car accident, would have been tragic, heartbreaking, and agonizing. But this, imagining her fear, imagining her begging for her life, begging for her children, imagining her there, lying on the floor of her bathroom, paralyzed, struggling to breathe, and bleeding from 14 bullet wounds, praying to God in her last moments of consciousness to keep Deacon, Grayson, and Arlen safe from you. It's all unbearable. That Tim be sentenced to the furthest extent of the law, life in prison without parole. Our lives will be forever lived with an emptiness that can never be filled due to his premeditated and gruesome crime against humanity. Knowing he will face a lifetime of isolation and emptiness behind bars is only a small solace as we try to make sense of this inconceivable world without Becky. Энэхүү хэргийг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Амиа бодсон ийм хөгийн гаруудад нэрээ таарсан сэтгэлийг нь өгөх хэрэгтэй гэж бодож байна. За саяхан Казахстан болсон хэрэгч мөн адилхан уг нь тэр залуу бүх насаар нь 20 байсан те. Энэ бүхнээс харахад ханиал зөв сонгохгүй бол амар юм ал гэдэг бодол одоо орж ирж байна л да. Та бүхэн маань хэргийн талаар сэтгэлдээ хуваалцаарай. Бичлэг таалагдсан бол мөн цаашдаа сонирхолтой хэрэг сонсохыг хүсвэл subscribe дараарай. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.